дүүгэн их сургууль. Сайн байцгаана уу хүүхдүүд. Улс төр судлал 2 багц цаг хичээлийн 3 дугаар лекц буюу улс төрийн системийн тухай ойлголт, үзэл баримтлалууд сэдвээр видео контент эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн таалан болгоно уу? Улс төрийн шинжилгээ ухааны үндсэн ойлголтын нэг нь улс төрийн систем юм. Улс төрийн систем гэдэг нь нэгдмэл үнэт зүйлсээр тулгуурлахын зэрэгцээ нийгэм дэх улс төрийн засаглалыг хэрэгжүүлэх, нийгмийг удирдан зохион байгуулах зорилгоор өөр хоорондоо харилцаанд орж буй төрийн болон олон нийтийн байгууллага, субъектүүдийн нийлбэр зохицыг илэрхийлдэг байна. Улс төрийн систем гэх ойлголт нь Австрийн эрдэмтэн Людовик фон Берталанфогийн системийн ерөнхий онол дээр тулгуурлан хөгжсөн байна. Систем гэх үгийг тэрээр анх шинжилгээ ухааны эргэлтэд нэвтрүүлсэн юм. Аливаа үзэгдэл үйл явцыг шинжилэн судлах, улмаар шинжилгээ ухааны үндэслэлтэй баримт гаргахад хамгийн үр дүнтэй арга нь системийн арга мөн гэсэн дүгнэлтэд тэрээр хүрчээ. Ямар ч систем өөртөө олон тооны бүрдлэх хэсгүүдээс тогтно. Эдгээр бүрдлэх хэсгүүд нь нарийн шүтлцэн туршин тодорхой системийг илэрхийлэх шинжүүд уг системийг бүрдүүлэх хэсэг бүрд байх албагүй. Аливаа систем хүрээлэн буй орчинтойгоо байнгын харилцаанд оршдог гэсэн 4 шинжийг агуулдаг гэжээ. Байгууллагыг судлах хамгийн үр дүнтэй арга нь түүнийг систем гэж үзэх явдал мөн гэсэн санааг Берталанфо төвшүүлжээ. Берталанфогийн гаргасан шинжүүдээр тулгуурлан аливаа системийг нээлттэй болон хаалттай, энгийн болон нарийн, тогтон болон хөгжиж буй, хатуу болон уян хатан, механик болон органик хэмээн ангилан үзэж болдог байна. Улс төрийн системийн анхны онолыг Америкийн улс төр судлаач, социологч, Харвардын их сургуулийн профессор Толкот Парсонс 1951 онд нийтлүүлсэн нийгмийн тогтолцоо бүтээлдээ хөгжүүлсэн байна. Парсонс нийгэм нь үнэт зүйл хэм хэмжээгээр нэгдсэн хүмүүсийн харилцааны тогтолцоо мөн гэж үзжээ. Аливаа нэг нь бүхэл бүтэн систем бөгөөд дотроо үндсэн 4 дэд системийг багтаадаг байна. Эдгээрт улс төрийн дэд систем, эдийн засгийн дэд систем, федерацнаар буюу нийгмийн бүлгүүдийн дэд систем, социентал буюу мэдээлэл харилцааны дэд систем гэсэн нийгмийн үйл ажиллагааны 4 хүрээ багтдаг байна. Түүний үзнээр нийгмийн дасан зохицох, хүмүүсийн хэрэгцээг хангах чиглэлийг эдийн засгийн дэд систем, зорилгоо тодорхойлох, зорилгод хүрэх нөөцийг дайжлах, шийдвэр гаргах чиглэлийг улс төрийн дэд систем, үнэт зүйлс бүрдүүлэх, шинэ үед өвлүүлэх, нийгмийн дотоодод нэвтрүүлэх чиглэлийг нийгмийн дэд систем, нийгмийн гишүүдийг нэгтгэх, эв нэгдлийг хангах чиглэлийг мэдээлэл харилцааны дэд систем хэрэгжүүлдэг байна. Парсонсын дараагаар улс төрийн системийн онолыг Давид Истон, Габриэл Алмонд, Сидни Бирба, Люсин Пай, Карл Дууч, Николас Луман, Медчил, Паул, Трумин, Эндрин, Борезинау, Буланзас, Ман, Бурдю, Миртон, Клод Ливрос, Бурлацкий, Галдкин нарын хүмүүс хөгжүүлжээ. Эдгээрээс Истон, Алмонд, Дойч, Луман, Бурди нарын улс төрийн системийн загварыг улс төр судлаачид өндөрөөр үнэлсэн байдаг. Америкийн алдарт улс төр судлаач Колумбийн их сургуулийн профессор Дэвид Юстон 1953 онд улс төрийн систем, 1965 онд улс төрийн системийн концептуал бүтэц, 1965 онд улс төрийн амьдралын системийн шинжилгээ нэртэй бүтээлүүд гаргаж, тэдгээртээ улс төрийн системийн үндсэн санаагаа тусгасан байна. Юуны түрүүнд улс төрийн систем гэдгийг нийгмийн дотоодод үнэт зүйлсийг албадлах хэрэглэх замаар байршуулан хуваарлах үйл ажиллагаа мөн гэж үзжээ. Гэхдээ үнэт зүйлс гэдэгт баялаг, нийгмийн байр суурь, эрх мэдлийг төлөөлүүлэн ойлгож байжээ. Өөрийгөө хадгалах, доктортой байдлыг хангах нь улс төрийн системийн үндсэн зорилго юм. Өмнөх Парсонсын нэгэн адил нийгэм бол бүхэл бүтэн нэгэн тогтолцоо бөгөөд улс төрийн систем нь түүнийг бүрдүүлэгч нэгэн хэсэг болохыг дурджээ. Систем нь тодорхой харилцаагаар дамжин хүрээлэн буй орчинтойгоо байнгын эргэх холбоонд оршино. Уг эргэх холбоо нь оролт болон гаралтын орчил юм. Улс төрийн системийн хүрээлэн буй орчин өөртөө нэг талаас интрасоциентал, нөгөө талаас экстрасоциентал бүрдлийг багтааж байдаг. Интрасоциентал орчин бие хүний, нийгмийн, экологийн, биологийн дэд системээс бүрдэнэ. Харин экстрасоциентал орчин гадаад улс төрийн систем,
гадаад нийгмийн системүүдийг үрдүү багтаадаг байна. Улс төрийн систем хүрээлэн буй орчинтойгоо тодорхой долгионоор дамжуулан харилцах ба энэхүү долгионыг үүсгэгчид нь нийгмийн бүлэг хувь хүмүүс байдаг учраас уг долгионууд ямагт нийгмийн шин чанартай байдаг. Улс төрийн систем рүү хандсан долгион нь шаардлага, дэмжлэг гэсэн хоёр хэв шинжтэй. Шаардлага дараах хэлбэрээр илрэн гардаг. Үүнд нийгмийн баялаг үйлчилгээг хуваарлахтай холбогдсон шаардлага, үйл байдлыг зохицуулахтай холбогдсон шаардлага, харилцаа холбоо мэдээлэлтэй хамааралгүй шаардлага гэсэн гурван хэлбэр ордог байна. Харин дэмжлэг нь нийгэмд улс төрийн системд дараах хэлбэрээр илэрдэг. Үүнд иргэд хуулийг сахин биелүүлж буй байдал, улс төрийн амьдрал дэх иргэдийн идэвхтэй оролцоо, галбан ёсны мэдээлэл, засаглалын төвшөнд төвийг сагсан байдлаар хандах, улс төрийн системийн үйл ажиллагаанд иргэд сайн дураар татагдан оролцох зэргийг хамруулан ойлгодог байна. Оролтоор дамжих шаардлага дэмжлэгийг улс төрийн систем гаралт болгох хувиргах учиртай. Улс төрийн системийн гаралт нь дараах хэлбэрээр биелээ болдог. Эдгээрт хууль дүрмийг боловсруулах, үнэт зүйлс үйлчилгээг хуваарлах, нийгэмдэх хүчний харьцаа, үйл байдлыг зохицуулах. Улс төрийн системийн гаралт болсон эдгээр үйлдэл шийдвэр нь хүрээлэн буй орчныг төлөөлөх, улс орны иргэд, хөрш орнууд, дэлхийн хамтын нийгэмлэг гэсэн гурван субъектэд шууд улан шууд усаар нөлөөлдөг байна. Жухам ийм байдлаар хүрээлэн буй орчноос ирж буй үйлдэл хариу үзүүлэхийн зэрэгцээ доктортой байдлыг хангах зорилго бүхий улс төрийн системийн эргэх холбоо ажилладаг байна. Дэвид Ийстний дараагаар улс төрийн системийн онолыг хөгжүүлсэн хүн бол Америкийн улс төр судлаач Чикаго их сургуулийн профессор Габриэл Абрахам Алмондо болно. Тэрээр 1966 онд хөгжиж буй улс нутгуудын улс төрийн бодлого, 1968 онд харьцуулсан улс төр хөгжлийн үзэл баримтлал, 1988 онд харьцуулсан улс төр өнөө үед нэртэй бүтээлүүд гаргаж эдгээртээ улс төрийн системийн онолыг хөгжүүлэхийг оролцсон байна. Алмонд улс төрийн системийг нийгэм оршин тогтнож, зорилгодоо хүрэхэд шаардлагатай тогтолцооны нэг хэсэг мөн гэдгийг тодорхойлсон байна. Альва улс төрийн систем дараах бүрдлэх хэсгийг өөртөө агуулдаг. Үүнд хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл, төрийн мэргэсэн алба, улс төрийн нам, шагалтын бусад бүлэг орно. Системийг бүрдүүлэгч эдгээр хэсэг бүр нь нийт системийн ашиг сонирхолд нийцсэн тодорхой үүргүүдийг хэрэгжүүлэх бөгөөд улс төрийн системийн тогтвортой байдлыг хангах дасан зохицох үйл ажиллагаанд эргээр нөлөөлөх учиртай. Алмонд улс төрийн чиг үүргийг 3 төрөлд ангилжээ. Эхний хэсэг оролтын буюу процессын чиг үүргүүд багтах бөгөөд эдгээрийг улс төрийн нам, хууль тогтоох байгууллагууд, тэрчлэн гүйцэтгэх засаглалын болон шүүх эрх мэдлийн байгууллага хэрэгжүүлдэг байна. Ашиг сонирхлын артикуляц хийх буюу өөрөөр хэлбэл иргэдийн ашиг сонирхлыг илэрхийлэх, ашиг сонирхлын агрегац хийх, өөрөөр хэлбэл иргэдийн ашиг сонирхлыг нэгтгэн илэрхийлэх, улс төрийн бодлого боловсруулах, улс төрийн бодлогыг хэрэгжүүлэх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх зэрэг нь оролтын буюу процессын чиг үүрэгт багтдаг байна. Хоёрдугаар хэсэгт тухайн системийн өөрийнх нь чиг үүрэг орно. Эдгээрт системийн доктортой байдлыг хангах, өөрчлөгдөж буй хүрээлэн буй орчинд дасан зохицоход чиглэсэн чиг үүрэг багтдаг. Улс төрийн нийгэмшилт, улс төрийн элитийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа, улс төрийн харилцаа холбоо гэх мэт үүрэг орно. 3 дахь хэсэгт гаралтын буюу улс төрийн үйл явцыг хэрэгжүүлэхэд чиглэсэн чиг үүрэг багтана. Үүнд улс төрийн бодлогын үүрэг, нийгэмдэх үйл байдлыг зохицуулах үүрэг, нөөцийг дайжлах үүрэг, баялаг үйлчилгээг хуваарлах зэрэг болно. Оросын улс төр судлаач Бурлацкий Галкин нар Алмондын улс төрийн системийн загварт нийгмийн зорилго зорилтыг тодорхойлох, нөөцийг дайчлах, засаглалын легитим байдлыг хангах гэсэн 3 чиг үүргийг нэмж оруулсан байдаг. Улс төрийн системийн онол кибернетик буюу залуурзан ухааны нөлөөгөөр үүссэн гэж өнөөгийн судлаачид үздэг. Герман Америкийн улс төр судлаач Харвардын их сургуулийн профессор Карл Раймонд Дойч улс төрийн системийн кибернетик загварыг боловсруулсан байна. Нөгөө талаар түүний загварыг харилцаа холбооны гэж нэрлэх нь ч бий. 1963 онд Дойч удирдлагын эдисүүд улс төрийн харилцаа холбоо хяналтын загварууд нэртэй бүтээл гаргаж улс төрийн системийн загвараа томьёолжээ. Юуны дөрөвд Дойч улс төрийн систем нийгмийг удирдах нэгдсэн харилцаа холбоо мэдээллийн үйл явц мөн гэж тодорхойлжээ. Улс төрийн систем бол мэдээллийн урсгал харилцаа холбооны сүлжээ мөн. Төрийн удирдлагын гол субъект болох засгийн газар систем болон хүрээлэн буй орчны хооронд явагдах харилцаа холбоо мэдээллийг зохицуулах замаар улс төрийн системийг хяндаг. Харилцаа холбоо мэдээлэл нь нэгт засаглалын бүтэц улс төрийн субъектүүдийн өрмөц нөөц мөн. Хоёрт
улс төрийн субъектуудын ашиг сонирхлыг хэрэгжүүлэх зэвсэг буюу хэрэгсэл мөн. Улс төрийн системд мэдээлэл урсан орж ирэх 3 үндсэн сувг байна. Эдгээрт хувь хүний албан бус харилцаа холбооны сувг, шахалтын бүлэг байгууллагаар дамжих харилцаа холбооны сувг, олон түмний мэдээллийн хэрэгслээр дамжих харилцаа холбооны сувг гэсэн 3 зүйл орно. Улс төрийн системийн хамгийн гол зорилго нь нийгмийн нэгдлийг хангахад оршино. Нийгмийн нэгдлийг хангахад мэдээлэл онцгой чухал үүрэгтэй. Мэдээлэл чөлөөтэй солилцдог байх нь нийгмийн нэгдлийг хангаа зогсохгүй улс төрийн систем оршин тогтнох баталгаа болдог байна. Улс төрийн систем бол оролт гаралтын зарчмаар дамжин ажиллах хар хайрцаг юм. Системд гаднаас өгчгүй мэдээллийн чанар, мэдээллийг боловсруулах тухайн системийн механизмын чанар, гаднаас ирж буй мэдээлэл хариу үзүүлэх системийн чадвар гэсэн 3 зүйл нь улс төрийн системийн үр ашгийг тодорхойлдог байна. Улс төр судлаачид ойчийн загвар улс төрийн системийн өнөөгийн ойлголтод онцгой ихээр нөлөөлсөн байна. 20 дугаар зууны 80-аад оны сүүл үеэс улс төрийн системийн онол шинэ эрхчээр хөгжсөн байдаг. Үүнд Николас Ломана, Фиер Бурдэ нарын судлаачид томоохон хувь нэмэр оруулжээ. Германы улс төр судлаач социологч Белфельдийн их сургуулийн профессор Николас Ломан нийгмийн тогтолцоо хэмээх бүтээлдээ үзэл санаагаа хөгжүүлсэн байна. Альва нийгмийн хүрээлэн буй орчноос өөрийгөө тусгаарлахын зэрэгцээ хөгжиж, хувьсан өөрчлөгдөх үүсвэрээ дотроо бий болгох чадвар үхий хаалттай систем юм. Нийгэм бүхэл бүтэн систем болохын хувьд дотроо олон тооны дэд системүүдийг агуулж байдаг. Хүрээлэн буй орчинтойгоо харилцах, мөн дотроо нэгдлээ хангах нийгмийн системийн үндсэн хэрэгсэл нь мэдээлэл болно. Нийгмийн системийн өөрийгөө хөгжүүлэх, өөрчлөх, оршин тогтнох шинж нь аутопозис болно. Даршимд өгүүлэхэд Николас Ломана, Чилийн эрдэмтэн Матурна, Варелло нарын биологийн ухаанд нэвтрүүлсэн аутопозисын үзэл санааг нийгмийн ухаанд оруулсан хүн юм. Нийгмийн гадаад орчноос үл хамаарч өөртөө хөгжлийг бий болгох, хувьсан өөрчлөгдөх, шинжлэх шинжийг аутопозис хэмээн Ломана үзсэн байна. Үүнээс гадна тэрээр системийн онол 3 үндсэн үе шатыг тулж өнөө үед хүрсэн гэж үзжээ. Үүнд хэсэг бүхлийн парадигмын үе, гол төлөөлөгч нь Эмиль Дуркхейм болно. Бүхэл хэмээгч нь олон дууны хэсгүүдийн нийлбэр ба нэгдэн нийлсний дүнд шин шинжийг бий болгоно гэж энэ парадигмд үздэг. Систем ба хүрээлэн орчны парадигмын үе, гол төлөөлөгч нь Толкот Парсонс, Дэвид Юстон, Габриэл Алмондо нар болно. Систем нь хүрээлэн буй орчноос өөрийгөө тусгаарлах замаар үүсдэг хэмээн энэ парадигмын төлөөлөгчд үздэг. Гуравт нь аутопозис парадигмын үе. Энэ парадигм нь системийн оршин тогтнох, хөгжих, шинжлэгдэх шин чанарт болон анхаардаг гэж үзсэн. Системийн онолыг нэлээд өвөрмөц байдлаар хөгжүүлсэн хүн бол Францын социологч Пьер Бурдэ болно. Бурдэ улс төрийн систем гэх үгийг улс төрийн талбар гэж нэрлэсэн байдаг. Улс төрийн талбар нь улс төрийн асуудал, үйл явдал, үзэл баримтлал, онол гэх мэт улс төрийн бүтээгдэхүүнүүд бий болж байдаг улс төрийн хүчнүүдийн ширүүн тэмцлийн орон зай мөн. Мэргэжлийн улс төрчид, сэтгүүлчид, улс төр судлаачид бол улс төрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид мөн. Харин улс төрийн үйл явцад идэвхтэй оролцох боломжгүй энгийн иргэд бол улс төрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид юм. Улс төрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчдэд габитус байх үжирдэг. Габитус нь улс төрийн талбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэх хүмүүс зайлшгүй байх тэр бүх зүйлсийг хэлдэг байна. Харин нийгмийн бүх гишүүдэд энэ зүйлс тэр болгон байдаггүй. Мөнгө, хөрөнгө, мэдээлэл, нөлөөлөл, боловсрол, дадал чадвар бүгд габитус болно. Улс төрийн системийг ангилах асуудалд олон судлаачид анхаарал хандуулсан байдаг. Улс төрийн системийн анхны бүрэн ангиллыг Америкийн судлаач Габриэл Алмондо хийсэн байна. Тэрээр улс төрийн системүүдийг дараах байдлаар ангилжээ. Нэгдүгээр Англо-Америкийн хэм маягийн улс төрийн систем. Америкийн нэгдсэн улс, Их Британи, Канада, Австри улсуудад байгаа хэлбэр бөгөөд өрсөлдөөн үзэл бодлыг бүлээн зөвшөөрдөг, улс төрийн нам шагалтын бүлгүүдийн үргийг нарийн зааглаж үздэг, олон ургалч улс төрийн соёлтой, улс төрийн тэмцлийг ил хэлбэрийг бүлээн зөвшөөрдөг зэрэг шинжийг өөртөө агуулдаг байна. Их газар Европын хэм маягтай улс төрийн систем. Герман, Франц, Итали орнуудад байх хэлбэр бөгөөд олон ургалч улс төрийн соёлтой, голчлон эвслийн засгийн газрууд төр барьдаг, нийгэм нь ялгуур чин чанартай, улс төрийн доктортой байдлыг яриа хэлцлийн замаар бий болгодог гэсэн онцлог шинжүүдтэй байна. Аж үйлдвэржилтийн өмнөх буюу хагас аж үйлдвэрсэн хэм маягийн улс төрийн тогтолцоо. Мексик, Бразил зэрэг орнуудад байх бөгөөд ревер хураавар улс төрийн соёлтой, хүний эрх хэрэгчлөө үлэмж хэмжээгээр хязгаарладаг, удирдагчийг шүтсэн хандлагатай, гүйцэтгэх эрх мэдлэн давмгай шинж үхий, засаглалын зохион байгуулалтын авторитар арга барилд суурилдаг зэрэг онцлогтой байна. Дөрөвт нь тоталитар хэм маяг үгийн улс төрийн тогтолцоо. Хүний эрх хэрэгчлөө бүрэн хаадаг,
нэг хүний юм уу нэг намын хатуу ноёрхол үгүй. Иргэдийн улс төрийн оролцоо бэлэгдлийн шинжтэй хатуу аргаар нийгмийг удирддаг үзэл сурталын ноёрхол төгсөн зэрэг онцлогтой. Үүнээс гадна улс төрийн системийн олон ангилал байдгийг энд дурдах байна. Энэ удаагийн бидний хичээл үүгээр жаргаж байна. Анхааран судалсан та бүхэнд баярлалаа.